За өмнөх тоглолтуудаас олон улсын мастер Амгалан Бадрын уран чимэг Ховсон баримгаас одоо дэвшинд олон жил сайхан тоглосон Монгол Улсын гавьяатч жуулагч Цэдэн Содном гişin одоо Шавнырын нэг Эрдэнэс цогтой тоглож байгаа юм байна. Одоо улсын мастер инх таймны Эрдэнэ цагийн Амгалан Бадрын уран чимэг гэсэн одоо Монгол улсын тод одод байна да. 2008 оны Зүүнсээ Азийн аваргын хөрөлмөд дат хүрэлцэхний тоглогчид Эрдэнэс цугаас тоглож байгаа юм байна. Одоо улсын мастер Гамболдын цэцэг жаргал мастер дасгал жуулагчаар Эрдэнэс цугийг дасгалжуулж өсөлж байгаа юм байна. За Хирабагаас мөнгө тоглолтод орсон. За өдөр өндөр холбогч чичээдсэн гоо давуултаар ихний оног авлаа Хирабаг. За Хирабагт спортын мастер Доломсрын Төвмиг клубын тоглогч Төвмигээс одоо солон сайхан мастеруудыг бэлтгэн гаргасан багш Хирабагт тоглож байгаа юм байна. За давуулт дахиад наваад ирсэн. Давуултаар оноо ярьсаг 2 тэгвэл гэж өөрчлөлөө. За Эрдэнэс Хираа гэсэн 2 багш ирнэ одоо бас улсын аваргад олон жил сүүлийн 2-3 жилээр нэрэгтэн тус медалийн төлөө гарч ирээд байгаа 2 багш шүү. Энэ жил бас л 2 баг доод насны медалийн төлөө тоглосон санагдаад байна. За албатгоо хашаа сул мөгд авсан. Мөнх цэцгийн тоглоо Эрдэнэ заяа мастер сул руу жаваад өөрөөс 2 дуусны тоглолт явсан. За сул руу жаваад хариу тоглолт явлаа да. Одоо улсын мастерын инх таймны Эрдэнэ заяа оноо хөдлөө. Оноо 1-2. За араас инх тоглох мастер сонгосон болохоор орсонгүй. 2-2 болж ихний эцэг тоглолтоо тэнцлээ. За спорт мастер Сэлэнгийн давуу тал гэж хэлж байна. Эрдэнэс цугаас. За товслол явсан. За 7 дугаарны тоглогч одоо мэдээлэгдээд өмсгөлийн дугаар зөрчсөнд байгаа. Сарууд гэдэг тоглогч санагдаад байна. Өмнөх жилийн хон маструудын цомын анх дугаар тэмцээн дээр хилчин багаас тоглож ирсэн их сайн санаад байдаг. За одог суурлаа. Мөнх цэцгийг авлаа. За Гамбатрын мөнх цэцгийг авах явсан. Ард алхаад явлаа. За энэ харшид бол ер нь лэнгиг харшид байх ястай орон чимэг Эрдэнэ гэсэн харшид Эрдэнэд ард алхсан энэ дотгоо бас өөрийнх нь нэрийг өсвөлсөн хөлрүүдийн нэгтэй. За дараалан 3 оног авсан онооны ярьцаа 3-2 Эрдэнэс 1 онооны хэрэгүүлэлттэй. За ард хамгаалт нэрээр үлдсэнгүй. Хирабагаас спортын мастер мөнх цэцэг давх хамжилтайг өсгөж оноогоо тэнцүүлээд авлаа. 3-3. За. Даримагийн давуулалт байна. Шот хашин зогсон. Саруудын давтгаа хурдаа гол хаалт торж. 4-3. За Даримагийн 2 дахь давуулалт. За мөнхсээ дээр холбооч зайтай явчлаа. Хаалттай дээр шугам дээр онж олон улсын мастер Эрдэнэ заяа тоглох нэг зогсоолоо. За автыг гатан зэхэд оногоо явууллаа да. За урд хаалтан дээр довтлогон дээр илэрх байдал харагдаж байна шүү тоглолт ихнээс олон улсын мастер Эрдэнэ заяагийн оноолтууд нэлээд өндөр хөвтэй явж байна. Онооны цаа 5-4 болсон. Эрдэнэс цогт Гамбатрын мөнх заяа байна. Олон улсын мастер Амгалан Бадрын уран чимэг байна. Төрийн банкнд ажилладаг банк орондын салбарт одоо солон жил медалийн гүйцэтгэж байгаа 2 тоглогч. Бас нэлийн харшил үзүүлэх ёстой. Эхний эцэг тоглолтын онооны цаа 6-4 болсоо 6-4. Мөнх заяагийн давуулалт.
Хаалтгүй тогтсон дөрөв нутгаа хаалтгүй байлаа. Эрдэнэ цугаас багийн 4 дугаар тоглогч Спортмастер Баяр Цэцэг тоглоом жилтэйг үсгээд 7-4 болгож өрчлөлөө 3 оноос саллаа. Яа тий дөрөв нутгаар ганцаа хаалт. Аюултай мэдэрч өсөрч байна. Ер нь гарны эсийн талаараа бас нэгэн илүү тоглолт байж мэдхээр харагдаад байна. Дараагийн мөнгөн дээр Спортмастер мөнгө цэцэг оноогоо явуулсан оноо цаг 5-7 болгоод ойртууллаа. Саруулын давлалт. За Баяр Цэцэг давхад торон дээрээ суларсан. Хаатар суларж орж торны доод рэгнээс хамгаалт хэмжилттэй. Мөнгө цэцгийн хооролт. Давхад торноос суларсан. Инх тулгын хамгаалт хэмжилттэй болсон. Доломсөрөнгийн хооролт. Яа, ой дөрөв дээр буруу авах болж байна. Хадбадамда. Оноо нэр цаад 6-7. За Спортмастер Баяр Цэцэг тоглоом оноогоо санаа нэр цаг 8-6 болгоод өрчилж байна. За одоос нэр мастер Эрдэнэ заяа давуулах гарсан. За Спортмастер Доломсөргийн давтгоо. Сэрэнгэ мастер хамгаалт хэмжилттэй болсон. Хаалтнаа гарч иргүүлээд давталсан. Баяр Цэцэг Хараалан 2 давтгоо оноо олгож аваад онооны зэрэг холдуулж байна. Нэлээ алдаагүй тоглолт харагдаад байна шүү. Тоглолтын хүнд Эрдэнэ заяа мастер нэг гол торон дөрсөн баг. Бусаар их алдаа харагдсангүй. Холбогчийн зөрүү шарагдаж магадгүй юм арын тоглогч дээр Сэрэнгэ мастер ард талбайгаа мэдэрсэнгүй дээ. Айхтар дотор онж байгаа юм бөгөө шүү дээ. 7-9. За Спортмастер мөнх цэцэг давалт нэр гарсан байна. Инх тунгалгын давтгоо Сэрэнгэ мастрын хамгаалалт. За гол давтгоо ивчлээ. За Сунду Аравдынгийн дижид Улаан жилтэй гүйцэтгэлээ. За баг өмнөглөж олуулсан нэр мастер уран чимгийн давуулалт. Доломсөрөнгийн давтгоо. За торны ирэмтэ орж иж байгаа мөнгөөр жоохон төрүүлээд онцсон удаа давдар хамгаалж олгодог ч. За Спортмастер Доломсөрөнгийн давтгоо наваад оноо найрцаа 8-аар болсон. Эхний чинь тоглолт тун ойрхон тоглолт. За хэрэг бүгд бол уг нь холон тоглогчдод олуулсан нэр мастер Хүрдэ Батрын мөнгө цол үн тоглолтууд дээр оролцож ирсэн. Медаль тоглолтын дээр харагдах байх чинь. За 10-аар өдөр тэнцвэрлээд авсан да. За багийн нэг дуурайт тоглогч Оюун Заяа давалт хүсэж байгаа юм болоо. Өмсгөлийн нөөдрөөр нэг тоглогч зөрөөд авах шиг байх нь. Хэрэг бас тоглогчийн нэг өмсгөл яг л таарад байна. За 2 дурсаж явсан довтгоо амжилтгүй. Баяр Цэцгийн давуулалт. Араас мөнгө цэцэг. Довтгоо хашаацаа.
За Баянгор Income Systems Эрчил тал клубын тоглолт энэ тоглолтын дараагаар явагдана. Эрэгтэй дунд насны, доод насны бүгд тоглолт сонирхолтой болно. Доод наснд зэвсэгчний 326 Эрч Тамачи Хинтэмгэн багтай медалийн гүйцэх тоглолтыг хийх юм байна. Тоглоомжтой Эрдэнэсүгээс Дижитийн тоглоомжтой боллоо. За эхний чинь тоглолтын дундаас 4 оноогоор холдоод эхэллээ. 14-10 дээр тоглолт ихний цэцэрлэгийг авлаа. Хэрабаг. За гол тоглогч нь алга байна да. Хүрлээ Батрын мөнгөц бол байхгүй байна. Одоосын жирмастер мөнгөц бол байхгүй байна. Чухал тоглолтын дээр ирэхэд бас ажлын өдөр таарч байгаа болохоор чухал тоглолтын дээр ирж амжсангүй юу дээ. За Эрдэнэсүгээс ард Спортмастер Баяр цэцэг давтаа өргөсөж байгаа. Спортмастер Баяр цэцэг, Спортмастер Төмөн Мөрлийн Сэлэнг, Одоосын жирмастер Эрдэнэсээ Явранчим гэсэн дөрвөн мастертай хүрэлцэх харагдаад байна. Энэ аюултай тоглолт шүү. Таних шиг ойртолоод өндөрлөд өгөх хэрэгтэй. Давтгаа хэрэгтэй байсан юм да. Их тоглох мастерыг нэлээд ашиглаж тоглож шүү дээ. Одоосын мастерын тоглолт 29-т орсон. Сэргэтга мөнгөцэйг нөхгөө. За хологчны хуурах гадаг бодлоо. Хуурах гад татуудцсан 15 ор боллоо. За энэ дотор хэрэгтэй. Хаалтдсан хаалтнаас дижитийн хаалтнаас хязгаарлах шинтэж өргөж байгаа юм байна. За Спортмастер Дулам сүрэнгийн давуулалт. За Төв аймагт олон жил ажиллаж байгаа. Төв аймагаас одоо бас олон сайхан үйлчлэлийг бэлтгэн гаргасан мастеруудын нэг Хэрабагаас олж байна. (12-16) Эрдэнэс рүү шилжиж байгаа юм биш үү? Шүүгчийн заалтыг харсан гоо сая. За давтан дээр дижит. Зүгээр тун гой тоглох харагдаад байдаг. Туршигтай олгогч нь ирсэнгүй ирэхээр хойш туурсан хамгаалтаас антинер очицсан. Хорд орчжээ. 17-11 боллоо. За хойш нуусан хүмүүдээр Спортмастер Дуламсүргийн хамгаалалт хэмжилттэй болсон. Сүүлийн хүмүүдээр довтлоогүй байна. Инх тоглох мастрыг урдгаад ирэн довтлоо бас нэлээд өндөр хөвтэй байхад ёстой юм байр л да. За тэр Эрдэнэс мастрын хаалт судруудад болсон хордоцсан, хорд орсон. 12-17. За энэ давуулт нэлээд хойноос давдаг давуултаа. Говь жарнаа. Явсан болгоно оноогоо авж шүү. Одоосын мастер Эрдэнэсээ 18-12 болгож өрчлөлөө. Саяхан л одоо салуучуудад үлээж үндсэн дэдийг аврагчлах тэмцээнд тэглээ аврах шалгаран гарч ирсэн тоглогч. Ер нь одоо Эрчим клубын олон дараалсан аврагуудтай бол салшгүй холбоотой одоо тоглогчд шүү дээ. Эрчим гэж тоглоод ер нь одоо өмнөх үеийн амжилтууд дандаа холбоо тоглож байгаа. Уран чимэг Эрдэнэс гэсэн мастертай салшгүй холбоотой. Мөн дасгаж өгсөөр сууж байгаа Одоосын мастер Ганболдын цэцэг жаргал Эрчим Инэгрүү клубын одоо олон удаагийн төрөвтэй
Цочгүй холбоотой мастерууд байна да. За эхний ээлжийн тоглолт нь 7 онооны зэрэг үүсгэсэн 19-12 За спорт мастер Ганбаатарын мөнгөцөө 20-12 болгож олдууллаа. Давуу талбай гаднасан. Тоглоод мөнгөцөг мөнгөцөг хамгаалалт хэмжээтэй болсон зайтай холбоотон дээр 3 араас байрнаас төгсөн саруулын хууралт. За баяр цэцгээр сонгосон тоглолт тавлаа орлоо. За хойш нь төлсөн мөнгө талбайгаа онсон. 15-21 За баяр цэцгийн тоглоомыг хамгаалсан сэрэг тоглоонд мөнгө цэцгийн тоглоо. За дөрөвдөр хамгаалсан мөнгө сул орцсон шүү. Дөрөвдөр хамгаалт хийсэн шүү. Дижитийн хамгаалалт байна. За эсрэг оноогод үлдээ спорт мастер мөнгө цэцэг. Хамааны ярцаг 16-21 болгосон. За дараа сунаа авалтууд 5 онон зэрэг болгож ойртуулж авч байна. 16-21 дээр Эрдэнэс угаас тоглолт техник сургалгаа авлаа. За говь Эрдэнэ гişмэрийн Эрдэнэс баг гэж одоо бас насан туршидтын ахмадын улсын аварга сайхан амжилттай юм бүрэлдэхүүн. За энэ багийг одоо Бадамар гिच маань одоо сайхан барьж явж байна да. Тогтмол сайхан дэше үзэж байгаа багууд нэг. Монголын хөлөлийн одоо сар улсын олон сайхан хөлөөлчд бүрэлдэхүүнд байна. Олон улсын жирийн мастер, Амгалан базрын уран чимээг олон улсын жирийн мастер, Инх таймны Эрдэнэ заяа, Гамболдын цэцэг жаргал. Ордууд олон сайхан тоглох гэсэн бүрэлдэхүүнд байна да. За дунд насны доод насны эрэгтэй богд нөглөө сонирхол татж байна. Баян Хонгорын Income Systems эрчил стад өнгөрсөн жил ахмад насрууд нэгдсүүлээд холбооны цомын анх тур тэмцээнд авраг хөлөө шалгаж ирсэн энэ жил ахаад хоорондоо тоглох юм байна. За доод наснд Хинти 326 дугаар анги эрч Тамачи богд нөглөө тоглолт явах юм байна да. За аапны гадаа тоглоод оноогоо явуулчихлаа баяр цэцэг. Эхний чинь тоглолт ажил өрлөө Эрдэнэс. За эхний чинь тоглолтны Хэрабаг ер нь давтгыг харьцангуй цөөнтэй явчуудаа гэж харагдахаар юм болохоо шүү. Тоглолт шүү. Өдөрөлжийн тоглолтоос холбогчийн өмг хуваарлалт одоо яаж явах нөө. Өдөрөлжийн тоглолтын эхлэлийг харцгаа томооцохгүй.
За доотлолтны богдын ямар хэмжээг тоглоход явагдаж байгаа. Эрдэнэс сугаас 2 төрлийн ээлжийн тоглолтын мөнгө тоглолтод орно. Гол пас. За хоёрдугаар явж байгаа бол тосонгүй юу. Инх тоглох мастрын дахь торноос босч байна. Дижди 2 дахь давлалт. Яа дараагийн давлалт ороод онцлаа да. Давлалтаар 2 тэг болгож өрчлөө Дижид. За 4 араас мөнх цэцгийг тавтахоо. Хамгаалаас улаарсан ороод ирж байгаа бөмбөгөн дээр урд үсгийн ногдогчд анхаарал байсан да. Дарах бөмбөгөн дээр эсвэл тавлаа аваач тоглох бөмбөг шүү дээ. 3 тэг боллоо. За нэг л ойлгосон муутай ихтүүлж явах чинь Хэрабаг. За спорт мастер инх тоглох хуралт явуулсан. Сэргэлт гардуулахад Эрдэнэзээгийн хуралт. Долон сөрөнгийн хамгаалт хэмжээтэй болсон 2 араас өөрөө явлаа. Хамгаалж байна шугам дээр. Хамгаалт өгсөн. За дараагийн тоглогчид. Тор давж авсангүй. 4 автолчлоо. За ингэ шийдвэрлэх 2 дахь хэлжийн тоглолтод 4 дахь ихтүүлж байна шүү. 4 дахь хэлж байна шүү тоглолт. Дараагийн давалт хэмжилтгөө. За Монголын хөвлөлийн холбооны үндэсний дээдлигийн авраг шалруулах тэмцээн 11 сарын 3-наас эхлэх байртай байгаа. Дараагийн хөвлөлийн онцлог тэмцээн 25-26 оны үндэсний дээдлигийн өдрөл байна да. Энэ жил эрэгтэй 8, эмэгтэй 8 баг үндэсний дээдлигийн авраг шалруулах тэмцээнд өрсөлдөн. Одохгүй бас Бахрейн зохион байгуулагдах Азийн залуучуудын наадамд өрсөлдөхөөр 18 насны баг маань мэдээлэл аваад зааж байна. Яа тус мастер Эрдэнэзээ. Хураад оруулсан 2 араас инх тоглохын тулгоо нэлийн хойшоо холболт юм аа. Араас явуулж болох юм дээр холболт бол нэлийн арга шаарагдаж байна. 5-2. За Эрдэнэс сугаас авалтгүй спортын мастер Төмөн Дэмэрлийн Сэрэнгэ. Давлаа. Яа олон мастер уран чимэг давханд явж байна. Мөнх цэцгийн давхаа. За 4-4 эргүүлцэхэд оноогоо явуулсан спортын мастер мөнх цэцэг. Оноо 3-5. За урд нь тактикийн давалт явуулаа да. Сайхан давууллаа. За Хэрабагаас багийн 4 дугаар тоглогч Дарима оноо 2 төлж байна. Баяр цэцгийн хамгаалалт. За тавдаргаа чигийн хамгаалж авсангүй. Даттаар явуулж байгаа бөмбөг нэлээ хол явчлаа да. За 4 дахь иргэсэн тоглолтыг 5-5 дээр бариад авлаа. Хэрабаг. Хялбархан бариад авлаа. Эрдэнэзээгийн хуралт. Мөнх цэцгийн товтлогоо. Хасаа шугны алмаас зүгтээ өглөө. За мөнх цэцэг урагшаа орж ирээд оноог тэргүүлэлтэд болгосон доо. 4 дахь хэрэгэлсэн тоглолт хялбархан баригдлаа шүү. Онон тэргүүлээ алдаад 6-5 дээр ихний сургалгаа авч байна Эрдэнэс сугаас.
За Ганбаатарын мөнхцөө шугам руу товтлсон. Мөнхцгийн товтлогоо зөрүүлээ шугам явсан. Шугам дагуулсан товтлогын хэмжээтэй өгөөсгөө дараа нь цаг 7-5 болгож өөрчиллөө. Зар даримгийн давуултууд урд мөнхцгийн товтлогоонод сүйжиж аваад. Онооны тэргүүлэлтээ боллоо. 2 оноос алсаа. Хэрэг. Давуулт талбай гадна онж байгаа юм байна. Бара. Юунасаа? Ирээдүй эмнэлэг үгүй байна. Андарсан байна. Дайны жил тоглолт автгой колонтой. Ийм үе ярагдаад байна. Баяр цэцэг хаалтны гартай довтлоо. Урда. Аримс довтлоо. Саруулын амгалалт. Амжилттай болсон Спортмастер мөнгө цэцлэгхэн яасан. За 3 араас шуурханыг сонсоо хамгаалаад хариултгаа явуулчлаа Саруул. Ана 9-7. Их тонголог Баяр цэцэг болдог хүмүүгэн дээр хамгаалтныгаа чиглэлцээ. За содорж ирэх хоногон дээр гар хөрлөөдөө сая яриг бодогч. Яад усны мастер амгалмадрын уран чимэг давтал руу гарсан байна. За банкны салбар бол одоо ер нь спортын олон төрлөөр өрсөлдөг. Тэрдэндээ сүүлийн жилээр хас банк нийлбэр дүнгээр давтамжуудад тэмцээний зохион байгуулж байгаа шүү. 2020 оны банк хоорондын тэмцээн чинь 11 сар гаргаад эхлэх юм бас мэдээлэл явж ирсэн. Банкныхан одоо волейболч толонтой баг болгон ер нь волейбол явах юм биш шүү. Яа тэр 6 дээр хамгаалсан хэмжээ дэд болж өгөх гээд байна да. Гарын шууж үргэлж хаашаа явчаад байна. Оноо нэрцээ 9-10 ганцхан зөрүүтэй тоглож оноо өртсөн. За Эрдэнэс баг алтан талд орох юм байгаа. Эхний үедээ төгсөл хийцээ. Хоёр дахь хэлний тоглолт бол Хэрэг багууд бас нэгэн сэргсэн тун гоё эхлэл тавилаа даа. Дөрөвдүгээр эхлүүлээд хаан барьж яваад оноо тэргүүл аваад хаалтны ард хуур цаг 10 дээр Эрдэнэс баг оноогоо тэнцвэлээ. Эрдэнэс багаас 10 дээр тэнцвэж явлаа. Дижитийн хууралд орчвоо. Баяр цэцгийн давуулалт. Ард талаа. Батгай байсангүй. За инх тоглогийн хаалтаар судраад орж ирсэн. За энэ явж голсон мөгөнд дижитийн хаалт. Оновчтой. Хоорж байгаа мөгөн дээр ливүүлж аваад байна да Эрдэнэс. Саруулын амгалт амжилттай болсон. Болноор хатгалаа. Яа тэр шугам руу өжөөсөн хатгалтан дээр хамгаалж авсангүй. Хэрэг багнаа авсанаа нэрц 11 10. За эмэгтэй хөлөөчд ер нь одоо саруулсан сайхан амжилтуудтай 2008 болон 2000 оны Зүүмсийн Азийн аваргын мөнгө гөрлийн медалуудаас түүхэнд үлдэх амжилтууд
Анхад одоо спорт тоглоом өндөрлөөс 1976-79 онод олуулсан нэмцээнийг манай эмэгтэйд өчөөд авчирж ирсэн юм байлээ. За тэгээд 2000 оны ТV хэмжээний мөнгөн медаль, 2008 оны зүүн Азийн аваргын мөнгөн медаль, хөрөл медаль, оюутны универсиад наадмын оюутны Азийн аваргын 2009 оны хөрөл, 12 оны мөнгөн медальтад бүрэлдэхүүний тамирчид. Доод наснд одоо орж иж байгаа да. Ард хамгаалалтаар ойлголцсонгүй. Хера Баганоны тэргүүлэлттэй 12-11. За спорт монстрын инх тунгалаг давлалтаа гүйцэтгэнэ. Яа, хөрний нэмэгтэй эвгөөрлөө да урдан давууллаа да. Дахиад 2 онооны зэрэг болгоод авсан. Яа, Донсүр мастер хамгаалалт сургаад Тонсан мөнгөцгөр явсан мөнгөн дээр солрож аваад хамгааллаа. Саруулын нөхөө. Яа, Эрдэнэ мастрын хаалтуудыг мөнгөнд туяа. Мөнгөцөг. Тэр ганцхан хойш нь гарахгүй байна да. За Эрдэнэ мастер хаасаргад оноо явууллаа. Онооны цаг 12-13 болгож өөрчлөлөө. Урд 4-өөс явсан тоглоом дээр 3 удаа хаалт оновчтой өрдөө шүү дээ сая. За өдөр эзэн тоглолтод энэ хүч шахсан тоглолт байна. Спорт мастер Сэлэнгийн давуулалт. Чогм явлаа. Хамгаалтнаас ороод ирсэн. Хамгаалаад оноо авлаа. 13-13 дээр тэнцвэж авлаа. Эрдэнэс баг. Яа, саруулга олдсохгүй явж. Оногосон 14-13. Тэр урдан давуулж байгаа давуултууд. Яхад ханаад ирсэн. За энэ давуултын өмнө спорт мастер хинг давуулга болсныг урд давуулаад оноог авж ирсэн. Энэ удаа Даримагийн давуулт бас гадаа наваад ирлээ. Бас одоо мэдрэмж шаарсан давуулт шүү дээ. Урд давуулж байгаа давуултууд. Донсүр мастер ард унгаахгүй. Баярцгийн хамгаалалт хэмжилттэй болсон. За надаа хамгаалалтын сүмээр олуулсан нэр мастер уран чимэг тоглолтод раллиг төсөглөө. Ихээ хүч шавсан тоглолт болж байна 2 дүрийн эзэн тоглолт. За мөнгөн туяа давуулт руугаа гарлаа Эрдэнэсээс. Дотоо үлээгээд авцсан. Хаал хацарсан. Баяр цэцгийн нутгаа яваад тэнцвэрлээ баяр цэцэг. За 15-15 дээр Хера Багаас ихний саралгаа авлаа.
Саруулын давуулт. За олбогч нь хаалаад үлдээд 4-р явж байгаа бол орчиж байгаа юм байна. Доломсрынгийн нөхөө. Мөнгөцгийн нөхөө. Хурцтай байна. За сайхан харж тогтолж байна мөнгөцг. 16. За сөрөг болохгүй байсангүй. Хэрэг. Баяр цэцгийн тохоо энийг хаалгадаа явуулж болох тохооны нэгдээ харин инх тоглог хавгаалсан. За ордсон тоглогч хон ойлголцсон муутай байна. Эрдэнэс баг сүүлийн мөнгөөр тоглох байсангүй. Ходор явсан тоглохын дээр бас холболт дутуу явсан. Мөнгөцгийн мөнгөцөг хурдтай шугам өргөдөд амгаасан. За оноо буруу хийсэн байх шүү. Сая 18-15 болж байгаа одоо энэ дэр. За 3 онон зэрүүн дээр Эрдэнэс баг тоглолтын 2 дахь завсарт гавлаа. За гол тоглогч урдвэ. Нэгдүгээр мөнгө чухал байна. Тоглогч тоглогчээр ойлгох хэрэгтэй байна Эрдэнэс баг. Сая сүүлийн оноос алдаг оноонууд дээр ерөөсөө давтгаагүй байлаа. За хоёрын тоглолтоор эмэгтэй багуудын медалийн тоглолт өндөрлөж байгаа. Дараагаар нь эрэгтэй дунд насны Баянгорын Income Systems эрчим тал клубын тоглолтоор медалийн дэг тоглолт үргэлжлэх болон дандаа аврагын дэг тоглолтууд үргэлжлсэн байгаа шүү. За эрэгтэй доод наснд Хинтээ аймгийн баг эрч тамаач явагтай тоглох юм тоглолтууд үлдсэн байна да. За баярцгийг хаалгад товтолоод буруу шүү. Тэрэндээ солгой тун ивгүй шүү. Баярцэг жоохон зай хараад явчихад лиг болчихно. За тэр дандаа нэг рүү эргүүлж байгаа мөнгөцгийн тохонууд. Энэ удаа хамгаалсан. Хада дараагийн мөнгөнд тун гоё мэдрээд асан. Олонс нэр мастер инх тайвны Эрдэнэ заяа. Тосхоныг зогсоолоо. Хаагаад хойшоо давалт руу гарч байна да. Бүгд араас тавуулж байгаа давуулч. Гараа ивчлаа да. Мөнгөцгийн давуулт. За ээлжирсэг төсвөх боломжууд би сая 3 чанарын зэрэг өс гэж оноо олдуулсан. Шунгруу давууллаа. Шунгруу давуулаад оноо ортолсан. За багам нууц шалуус нэр мастер Монгол музрын уран чимэг 18-аар 9 болж өрчлөө. Захаа тавруугаж гэлсэн давуулт байна. Ай. Инх тоглогын хаалт. Хамгаалж энэ Эрдэнэс тоглоогүй нэгэн бодроо төгссөн. Инх тоглогын нутгаа мөнгөд уягийн хамгаалт. Дижитийн оролт. Инх тоглогын нутгаа за дараагийн бөмбөг баригдсангүй. Смартмост инх тоглог. Оноогоо 20-18 болгож өрчлөө. Яг арын тоглогчтой урдаа болж ирээд байна да. Өдрийн тоглолтод довтгооноос гадна тун гоё давуултуудыг гүйцэтгэлээ. Хэрэг багас. 3-4 давуултууд оноо авчлаа шүү дээ.
За 2 дугаар төлөд өгсөн баяр цэцгийн хуралд. За хөдөлсөн үдээ урдсан баг шиг. За өндөр тоон дээр давуу тал байна. 2-3 оноо зүрх 15 дээрээс дараагийн 3 оноо авч 18-15 болгоод оноо гадагдаад дээр гарч иж байгаа. Хэрэг төгсгөл хийж байж 3 фэжийн тоглолтоор тоглолцоо шөөрөжлөх ёстой. Инх тоглогын авах оноо галсан 22-19 боллоо. Яа давалт галсан. 23-19 Спортмастер Додомсрынгийн давалт. Тон чухал оноо аваад ирдээ. Эрдэнэс баг 2 завсарлаг дууссан. Тоглолтын 4-р илүүргэж эхлээд тэргүүл алдангуудаа тоглолтын ихний завсарлаг авсан байсан. Сая 18-15 дээр сүүлийн завсарлаг авч байгаа. Завсарлаггүй. Аалтайгаар бий юу? Баггүй байна. 23. За 2 дахь хэлцэн тоглолтын ажлыг авах боломж тун ойрхон байна. Хэрэг багт. Дижитийн давуулт Араас Додомсрын хамгаалсан да. Одоос Нэрмастер Эрдэнэ цагийн тоглохыг хамгаалаад сэрэг тоглохоо явуулсан. Уран чимгийн хамгаалалт мөн сайн. Баяр цэцгийн тоглохоо хаалтнаас мөдөд хангалсан. Яа Спортмастер инх тоглох. 2 дахь хэлцэн тоглолтын ажил бага өргөлээ. За ингээд эмэгтэй доод насны аврагын тоглолтоос 3 хэлцэн тоглолтоор шийдэх боломжтой ийм тоглолт болчихлоо доо. Одоо ийм тоглолтоо баг эсрэг дараалал 4 оноо авнууд гэдэг хүндрэлтэй өсөж байна. Дөрөвдөр холболт дотоодсон. Яа, согмор иргэсэн бөмбөг. Гараа ивчжээ. Шогон ясны утгаар гарсаггүй. 21-24. За Спортмастер Сэдэнгийн давуулт явна. Дөрөвдөр холболт дотоо давтаг очлоо. Хурлаа гартаа тоглоод оруулсан. 22-24 болсон. За нэг дараалал 2-8 гот нь үлдсэн завсарлага авлаа да. Хэрэг ганцхан оноо аваад 2 дахь хэлцэн тоглолтын ажил авч байна. Эвгүй давжгаа давуулт юм аа. Манайд ирсэн 23-24. Яа тэр өндөр тоон дээрээс хөөж байна да. Ганцхан оноо аваад тоглолтоо шөөргөж иж байгаа. Тэрэ багт. Өндөр тоон дээр Спортмастер Сэдэнгийн давуултад орж иж байна. Яа дараагийн тоглолтод авахыг болгосон талбайд сулмаг авсан төлөвлөлт боломжтой бөмбөг. Голоор явах тоглох. Дорслон зүтэр явж байгаа юм хагаад байна шүү. Хайрын мадж байна да хэрэг баг. Пасгол дөрөврөгөд ихэд мөнгөцгөр төсгөл их зүтгэж шүү өндөр тоо. Холболт болохгүй байна. Пасгүй байна. За энэ өөрөө пас өгсөн. Хурдаа. Ороод толбоод байна. За хоёрын тасраг дууссан байгаа нэг арай тайрын боллоо да. 4 оноо илүү 2 дахь хэлцэн тоглолтын ажил дээр үргэлжлэн төгсгөл байдгүй. Дараалал 5 оноо алдчихлаа. За багийн 15 номерын тоглогч. Цацгаар пас хамгаалтан дээр орж иж байгаа юм байна. За тэр шогон дээр уран чимгийн хамгаалалтын мөстэй бас идэж тоглолт үргэлжилсэнгүй. Спортмастер мөнгө цэцэг
25-25 болгоод тэнцвэрсэн. Дараалан 5 оноо алдсны эцэст оноо хөдлөгдөд. Кера Багас. За олон улсын мастер Эрдэнэ заяад болоход явсан. Хамгаалал онцтой болсон. Олоншийн нэмэг 2-2-ын дундаар орцсон. 2 авалт болсон. 26-25 хамгаалал нь их сайхан болсон юм да. Шилж явж явахдаа олох гэж үзсэн. Тэгээд гүмэг хөлстэй байсан уу эсвэл үнэхээр болсонгүй юу. 2-2-ын дундаар орчлоо. За спортмастер мөнгөцөд болоход явсан гол хаалтар судраад хашиасан ард хамгаалт Амбатрын мөнгөцөө хамгаас эдээс дараагийн тоглолт шарч амжсангүй. 26-26 тун гоё тоглолт гарч байна. Хоёр дахь хэлжийн тоглолтын дээр. Эхний үеийн төдийлөнд нэг тийм тоглолт гараагүй Эрдэнэс баг их олон зэрэгтэйгээр төсгөл явцсан шүү дээ. Саруулын давлалт. Баяр цэцгийн тоглоо. Инх тунгалан хамгаалсан Дулам сүрэнгийн тоглоо. Баяр цэцэг. Хаасан халтас нэг гол магадгүй. За яраг төгсгөлийн боломжийн дээр ахаад хөрлөөдөө. 24-20 дээр төгсгөл байгаагүй. Одоо тэнцэн оноо дээр захад онооны дөө авчлаа. Айдэлбэгийн давсарлага дууссан байгаа. Хотогч нэг хоцроо өгөж бодсон. Шугуур хурдтай яваачлаа. Одоо онцоо. Онсон мөнгө шүү. Онцсон баха. Яа тоглолтын 1-2 дөрөв шигч. Олцсон. Саний хурдтай шугуур өргөсөн мөнгөнд талбайн гадна дотор дээр 1-2 дугаар шигч. Тоглолтын шигчийн тайлбарыг. Гараа өвчих юм байна. За 28-26 гэрцэтээр 2 дугаар эжийн тоглолтоо ижлэг Хера баг авлаа. 24-20 дээр төгсгөл байгаагүй ямар тааш тэнцүүлж яваад 28-26 дээрээс 2 дугаар эжийн тоглолтын хождыг авлаа да. За шийдвэрлэх 3 дахь эжийн тоглолтын унтах талбайг бодголноо. Эмэгтэй дунд насны, доод насны богино тоглолт чинь их сонирхолтой тоглолтууд байна. 24-20 дээрээс сайхан барьж ирсэн дийж гисэн тэгээд сүүлийн болохоор орсонгүй. Сайхан амарчлаа доо. Хаха.
За хоёрын шийдвэрлэх 2 дахь ээлжийн тоглолт 3 дахь ээлжийн тоглолт байж явах бэлэн болж байна. Эхний ээлжийн тоглолтод Эрдэнэс баг хожлыг авсан. 2 дахь ээлжийн тоглолтод сая 28-26-гаар өндөр том дээр тоглож шийдэгдсэн тоглолтыг үзүүллээ Хера баг. За англи шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт удахгүй талбайд эхлэндээ. Дараагаар нь Баянгор Income Systems эрчис талтай Хинтээ аймгийн баг 326 дугаар ангийн эрч Тамаачи багт тоглох юм тоглолтуудаар медалийн нөлөөлөх тоглолтууд үргэлжилсэн. Дандаа алтан медалийн нөлөөлөх тоглолтууд үргэлжилсэн байгаа. Үлдсэн байгаа. За шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтын Спортмастер Сэлэнгийн давтар тоглолт хэлнэ. За 2 дахь ээлжийн тоглолтын сүүлийн хэдэн давлалт ер нь энэ давлалтын дээр ойртоод ирсэн шүү. Тэнцвэрүүд ирсэн. Сэлэнгийн мастрын давлалт. Давлтны талаас харуулсан антины дундор явж байгаа юм уу? Амунд хаамбанкнд ажилдаг хөлөөчдийн маструудын нэг ба шүү дээ. Спортмастер Сэлэнгээ. Хаамбанкнд төрийн банкнд ажилдаг олон шилдэг хөлөөчд байна. Манай найрцаа 2 тэг болсон Баяр цэцгийн давтгаан аваад ирв. Мөнх цэцгийн давтгаа яа нүсэд ухны хамгаалалт болж бассангүй. Оноогоо төглөө Спортмастер мөнх цэцэг. Мөнх цэцэг шугамар өргөсөн хүмүүдээ Сэлэнгээгийн хамгаалалт. Дараагийн болтгоо. Тоглолтын бишргээ яцлаа да. 2-2. За эцэн алтан медаль дээр шалгарн хожигдсон баг мөнгө медальтай тэмцээнийг өндөрлүүлнэ. Яа нэг юм болроо ирүүлсэн давлалтыг хүлээж авсангүй. Давлалт оногаачуда. Гараа ивчих давалт юм биш үү санах. Оноо 3-2. Яа, тавруу орж байгаа юм аюултай. Хараатай оролт юм аа. Эрдэнэ заяагийн оролт. 4-2 болгож өрчлөө. Яа, өдөр мөшөө тавруу хуралтаар явуулсан олгогч. Мөнх цэцгийн давтгаа. Диждийн хамгаалалт амжилттай болсон. Хамгаалалт зөнгөд шууд хуурсан гол саруулын аалтар өвчтөө. Мөнх цэцгийн давтгаа. Сарууд хаасан. Хаасаа. Эрдэнэ заяа мастер хагаад 5-2 болгож өрчлөө оног. Хамгаалалт боловсрол мастрын хамгаалалт амжилттай болсон 2 дуурайдаа Баяр цэцгийн давтгаа. Тавард мөнх цэцгийн алтууд
Эрдэнэсүгээс Эрдэнэзээ мастрын авто тийм. Хайд эдэн сөжлөд тун гоё мэдрэл эсэрж байна да алтан дээр. За энэ дээр ихний сардаг явах болоо. 3 хэжин тоглолт техникс 4 онооны зэрэг үсэд оноо холдож байна. 6-2 дээр Хэрэ багаас авсралга авлаа. За хоёрын 3 дахь хэлжийн тоглолтоор нарцаа 8-6. Эрдэнэсүгийн 2 онооны тэргүүлэлттэй 8-6-аар талбайгаас олж байна. Одоос нэр мастер уран чимгийн давуулалт. Ягдагшин нөгөө хоёр автлцаа. Энэ алдаа хэрэггүй шүү. 2 дахь хэлжийн тоглолтын төгсгөл дээр бас нэг иймэрхүү алдаанууд харагдаад байсан. Энэ алдаа хэрэггүй. За дээрээс үгсэн олонч гардаг хэсээр бөмбөг боссонгүй 16. За ингээд 4 онооны зэргүүлэлттэй
Оноо өөрчлөгдөж байна. Хоёр дахь цацралгаа орхондоо. За дараагийн мөгийг холбог шууд 5-ын болноор дүлхэд авсан. За энэ тоглоом мастер нэг тогтоож аваад хоёр дээр унгаач их тактик байсан уу да. Болсонгүй. 11-6. Завсарлага авсан юм болоо та энэ ч одоо. Тоглоомоос гарсангүй. Бүгд талбаас одоо дахиад ганц 2-8 гот үлдсэн завсарлага авчмаар санагдаад байна. 12-6 олчлаа өндөр тоон дээр ирчлээ. За даваад нагавсан. Бага однуудаас олсон нэр мастер. Амгалан базрын уран чимээг давуулсаргаал хожил хөтлөлөө дөө. 8-6-гаар солиод 8 дээрээс дараалаад 5 оноо явуулчлаа. За ихээр баг завсарлага байсан мэн энэ завсарлага бас нэлийн хожуу авч байгаа завсарлага шүү. Талбай солиод бараг 9-6 дээр авчихад буруугүй завсарлага байсан гэдэг. Зэн тоо дээш нь гаргаж авах юм да үлдсэн завсарлага. За одоо хөөхөд бол нэг хэцүү тоол болчлаа одоо. За алтан медаль орхон байна Эрдэнэс баг. За өдөр өндөр холбогчны тогтоож авсан идэж арга толгойн зүг юм аа. Ай. Одоос нэр мастер уран жимгийн давалт хожны оноонд аваад ирлээ. 8-6-аар солиод дахиад 6 давалт юм да. За тэр давуулсаргаад гэсэн дийцэн. Давуулсаргаад хожны алтан медалийн хожны оноон дээр хүргээд төгсөл ийжлээ. Одоос нэр мастер уран жимэг. За ингэж шийдвэрлэх 3 дахь жилийн тоглолтод 15-6-аар тоглолт өндөрлөө. Эрэгтэй эмэгтэй дээд насны доод насны медальны тоглолтууд тун сонирхолтой тоглолтууд явагдаж 3 жилийн тоглолтод шийдэгдсэн тоглолтууд явагдаж медаль эзэд тодорлоо. За 2-1 гişмээр Эрдэнэс баг 2025 оны яхад маструудын нэгсүүдэд албаны цомын аваргын алтан медалийн моцлон гарч байна. Хээрэ баг цомын тэмцээний мөнгөн медалийн эзэлээр шалгарлаа. За үргэлжлүүлэн эрэгтэй багуудын дунд насны аваргын дэг тоглолт Элчистал Баян Хонгор аймгийн багуудын тоглолтоор медалийн дэг тоглолт үргэлжлэх болно.